онцлог тэмдэглэмээр ажил бол тэр хотын стандарт байна. Хотын стандарт аюулгүй байдлын тухай энийг зохицуулах тийм газар байгуулсан байна. Тэгээ одоо Улаанбаатар хотын гудамжийг жишээлбэл дэлхийн одоо бусад томоохон хотын жишгээр Торонтогоор ч юм уу те жишээлбэл иж бүрэн гудамж гэдэг. Гэхдээ ийм стандарт байх ёстой ш. Зам нь хэд байхын өргөнө нь Улаанбаатар хотын замыг өргөжүүлэх боломжгүй хулгайлаад авцсан ш. Тэгээ энийг нүүлгэж бүгдээр ингэж болохгүй гэхдээ тэнчэнээс юу ч гэсэн 30-40 газрыг 43 иргэн аж ахуйн нэгжүүдийн хууль бус гэсэн газруудыг буцааж авч байгаа ч зөв ш. Тэгээ явган хүний гарцгаж ямар байхын автомашины зогсоол гэж юу байх юм, автобусны зогсоол гэж юу байх юм, хогийн сав гэж юу байх юм гээд ийм 14 стандарт гаргацсан байна. Гэхдээ чайл хэдийн гаргах ёстой байсан ажил ингээ хийгдээд явж хэнийг нь хийх ёстой байсан ш. Гэхдээ ер нь стандартгүйгээр бид яаж амьдрах юм бэ? Альва нэг улсын нийслэл гэрээ авчирч юм уу, майхнаа авчирч барьчихад өөрөөгөө хотын иргэн болгоно гэж болохгүй ш. Тийм учраас өнөөдөр Улаанбаатар хот жилд 2500 гал гарч байгаа. 90% нь өөрийн буруугаар тэр гарч байгаа галын 70% нь цахилгаантай холбоотой байна ш. Гэхдээ энийг өөрчлөх хэрэгтэй ш. Энийг дотроосоо яг ийм маягаар тэр хотын удирдлага нь өөрсдөө ингээд үлгэр жишээ үзүүлээд хөдлөх ёстой. Энэ ажил эхэлж байгааг дэмжиж байна.